За ингээд 3 дахь хичээлээ хийж байгаа. 3 дахь хичээлдээ болохоор бид Ньютоны хуулиудын тухай авч үзэх байгаа. Тэгэхээр Исаак Ньютон бол та бүхэн мэдээж байгаа ч Английн алдарт эрдэмтэн. Тэгээд сургууль нь тахал өвчнөөс олж төр зүр хаагдсан байх үед гэртээ ээж амарч байхдаа болохоор хөдөлгөөний хуулиуд олон бүх эрдэнэ татцлын үе дифференциал тоолол зэрэг зүйлсийг нээсэн. Тэгээд өнөөдөр бидний авч үзэх зүйл бол түүний нээсэн 3 ширхэг хууль байгаа юм аа. За ингээд 3 ширхэг хуулиа эхнээс нь эхлээд авч үзцгээе. За, Ньютоны 1-р хууль маань болохоор биеийн хөдөлгөөний шинж чанарын тухай авч үздэг. Тэгэхээр ямар нэгэн бие тодорхой V гэсэн хурдаар хөдөлж байлаа гэж үзье нэг чиглэлд. Тийм бол тухайн биед гадны хүч үйлчлэхгүй байгаа тохиолдолд энэ бие маань өөрөө V гэсэн хөдөлгөөний хурд болон чиглэлээ яг тэр чигт хадгалаад үрд мөнгө хөдөлнө. Энэ болохоор Ньютоны 1-р хууль. За тийм бол энэ 1-р хуулиа юуг илэрхийлж байгаа вэ гэдгийг авч үзье л та. Ньютоны 1-р хуулийн дагуу болохоор тухайн бие манд хөдөлгөөний чиглэлээ хадгалах ёстой гэсэн. Тэгэд энийг болохоор бид арай өөрсөөр инерц гэж нэрлэдэг. Тэгэд инерц маань болохоор өөрөө яг тухайн бие хөдөлгөөний чиглэлээ хадгалахад хүргэж байгаа шинж чанар гэж байгаа. Тэгвэл бид нар болохоор энэ хичээл дээрээ мэдээж инерцийг дүүхтахсанд арай энгийнээр авч үзцгээе. За одоо тийм бол тухайн бие маань өөрөө ямар ч хурдгүй байлаа гэж юу хурд нь тэгтэй тэнцүү. Хэрвээ хурд нь тэгтэй тэнцүү байх юм бол энэ бие маань яг тухайн байрал дээрээ үрд мөнгө хөдөлгөөнгөө оршиж чадна гэж байгаа. Тэгээд тухайн байрал дээр үрд мөнгө хөдөлгөөнгөө оршин. Харин хэрвээ ямар нэгэн V гэсэн хурдтай байх юм бол энэ V гэсэн хурдныхаа чиглэлийг хадгалаад үрд мөнгө хөдөлнө. Гэхдээ бидний ингийн амьдрч болохоор ямар нэгэн бие тухайн чиглэл рүүгээ үрд мөнгө хөдлөнө гэсэн ойлголт байдаггүй шүү дээ. Хөдөлж ихсэн бол дандаа зогсдог. Бидний эргэн тойронд байгаа зүйлс. Энэ маань яагаад ингэж байна вэ гэхээр бидний эргэн тойронд байгаа зүйлс маань болохоор бүр мөсөн гаднаас тусгаарлагдсан биетүүд биш. Дандаа гаднаас ямар нэг хүч үйлчилж яадаг. Жишээлбэл ширээн дээр байгаа нэг биеийг бид түлхээд орхиход энэ маань баг зэрэг явж байгаа зогсдог шалтгаан болохоор ширээнээс үрэлтийн хүч үйлчилж байдаг. Харин агаар дээр шидсэн би болохоор арай хурдан шийдэх юм бол удаан хөдөж явдаг жилийн эцэст нь хурд нь удааширч байгаа нь харагдана. Энэ ямар ч тэгэхээр агаараас ч гэсэн үрэлтийн хүч үйлчилж байна гэсэн. Тийм бод одоо ямар нэгэн гадны үрэлтийн хүч байхгүй. Тэгээ дээрээс нэмээ дэлхийн таталцлын хүч байхгүй. Тийм орчныг авч үзье л та. Мэдээж энэ орчны хамгийн тод жишээ бол дэлхийгээс гадагшаа сансар утургууд одоо жингүүдлийн орчин дэж болно. Энэхүү жингүүдлийн орчинд бол харин вакуумд байх үед ямар нэгэн бие хөдөлжил хийх юм бол үүр тийш хөдөлгөөнд тэр чигт нь хадгалаад явдаг. Тэгэд энийг жишээлбэл ашигласан нэг зүйл нь та нар одоо сансрын станц дотор сансрын нисгч дэмжлэг үүсгэх юм бол тэд нэр сансрын станцынхаа нэг булангаас хөдөлж эхлээл тэр жигтээ ямар нэгэн зүйлээс түлхэхгүйгээр хөдөлж явсараа нөгөө булан хүртэл явчихж байгаа. Яагаад мэдээж нөгөө агаарын үрэлт бол бага байдаг. Тэгээ агаар үрэлт бага байдаг учраас тэд нэр хурдаа бараг тэр чигт нь хадгалаа хөдлөө явчихж байна гэсэн үг. За тийм бол энэ маань болохоор Ньютоны 1-р хууль болж өгч байгаа. Тэгэд 1-р хуулийн дагуу болохоор нэлээд олон чухал ойлголтууд гарч ирнэ. Тэгэхээр 1-р хуулийн дээр болохоор хөдөлгөөнийхөө чиглэлийг хадгалахын тулд бид нар гадны хүч үйлчлэхгүй гэж хэлсэн байгаа. За тийм бол гадны хүч үйлчлэхгүй гэдэг ойлголт маань ямар учиртай юм бэ гэвэл гадны хүч гэдэг маань болохоор ерөөсөө ямар нэгэн систем байлаа гэхэд тухайн системтэй холбоогүй өөр гадны бие тухайн систем рүү хүчээр үйлчилж байна гэсэн үг. Тухайн бие рүү хүчээр үйлчилж байна. Тэгэхээр энэхүү гадны бие маань өөрөө ямар нэгэн одоо жишээлбэл гариг ч юм уу эсвэл агаарын үрэлт ч юм уу юу ч байж болно. Харин манай системээр ямар нэг хүчээр үйлчилж авах бол гадны биес хүч үйлчилж байна гэж үзэж болно. Харин эндээс бас нэг чухал ойлголт гарч ирж байгаа. Тийм бол манай бид нар бие сая систем гэж хэлсэн шүү дээ. Тийм бол систем гэдэг маань хоёр биетээс бүрж иж болно. Тийм бол энэ хоёр биет маань хоорондоо харилцсан үйлчлээд явж байгаа тохиолдолд манай энэ системийн маань массын төвийнх нь хурд яг тэр чигтээ хадгалагдчихжээ. Энэ маань одоо юу гэсэн үг вэ гэх юм бол бид нар массын төв гэж авч үздэг шүү дээ. Тэгээ массын төв маань болохоор жишээлбэл хоёр биеийн хувьд болохоор тодорхойлт нь ийм байна. M2R1 ингээд. За энэ маань ямар учиртай вэ гэхээр R1 гэдэг бол ямар нэг дурын нэг ажиглагчийн цэгээс
m1 масстай b хүртэл татсан вектор. Харин r2 вектор маань болохоор өөрөө ямар нэгэн бас нөгөө ажиглагчаасаа m2 масстай b хүртэл татсан вектор. Харин эндээс би нэг юм буруутсан байна. Энэ бол r2 байх хэвээр. За тэгэхээр энийг болохоор бид нэр массын төв буюу center of mass гэж нэрлэж байгаа. Тэгээд RCM гэж голчон тэмдэглэдэг. Тийм бол энэ RCM гэдэг вектор маань ойролцоогоор за нэг 2 биеийн гол тавьцаа нэг энэ хавьд гарч ирнэ. Тэгэд энэ хавьд гарч ирж байгаа энэ вектор яг энэ цэгийн хөдөлгөөний хурданд болохоор дандаа хадгалагдчихэдэг системийн хувьд. Тэгээд 2 бие маань хоорондоо харилцан үйлчилж болно. Харин 2 биеэс тусдаа өөр бие манай систем рүү харилцан үйлчлэх байх юм бол бид нэр энийг гаднаас тусгаарлагдсан системэ гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ болохоор Ньютоны 1-р хууль. За одоо тийм бол хэдүүлээ Ньютоны 2-р хуулийг авч үзцгээе. Ньютоны 2-р хууль маань болохоор хялбархан асуултаас эхэлж байгаа. Хэрвээ ямар нэгэн биед m гэдэг масстай бий шүү дээ. F гэдэг хүч үйлчлэх юм бол тухайн хүч үйлчилж байгаа биеийн хөдөлгөөний чин чанар яаж өөрчлөгдөх вэ? Тэгэхээр F гэдэг хүч үйлчилж байгаа тохиолдолд m масстай биед үйлчлэх юм бол A гэсэн хурдтгал үүснэ. Энэ маань болохоор Ньютоны 2-р хууль байгаа. За, Ньютоны 2-р хуулийг юу илэрхийлж байна гэхээр бид нэр түрүүн ямар ч хүч үйлчлэх байх үед хурдан дандаа тогтмол байна гэсэн шүү дээ. Тэгэхээр хурд дандаа тогтмол байх үед мэдээж хурдтгал бол тэгтээ тэнцвэх байх хэвээр. Харин гаднаас хүч үйлчлээд эхлэх юм бол тухайн биед маань бол хурдтгал үүснэ гэсэн. Тэгээд тэр хурдтгалын хэмжээг масст нь үржүүлсэн хүчтэй тэнцвэх байх хэвээр. Энэ маань болохоор Ньютоны 2-р хууль болж өгч байгаа. За тэгээд Ньютоны 2-р хууль болохоор ингээ гараад ирнэ. Ньютоны 2-р хуулийг ялангуяа Ньютоны 1-р хуулийг багтаасан хууль гэж хүмүүс андуурах тохиолдол байдаг. Яагаад гэвэл энэчээ бид нар гадны хүч буюу F хүчийг тэг гэж тавьчих юм бол мэдээж А хурдтгал маань тэг болоод хурд тогтмол болчихно шүү дээ. Яг үнээр дээр бол юм биш. Ньютоны 1-р хууль бол гадны хүч үйлчлэх байх үе. Ньютоны 2-р хууль болохоор гадны хүч үйлчлж байгаа гэсэн хоёр тусдаа тохиолдол дээр биеийн хөдөлгөөний шин чанарыг тооцож үзэж байгаа. Энүүгээрээ Ньютоны 1 болон 2-р хууль маань болохоор ялгаатай. Тийм мэдээж гадны хүч үйлчлж байгаа тохиолдолд бид нэр систем байгуулж болохоор одоо массын төв дээр үйлчлэж ийн гэж авч үзэж байгаа тооцоог голчтон хийдэг. Харин тухайн систем маань болохоор нэлээд одоо том систем болон эргэлдэж болдог систем байх үед болохоор бид нэр торк гэсэн шинэ ойлголтыг тодорхойлох хэрэгтэй болно. Энэ торк гэдэг ойлголтыг болохоор бид нэр цаашдаа тодорхойлох учраас одоо өнөөдрийн хичээл маань хамаагүй байгаа. За одоо Ньютоны 3-р хуулийг авч үзье. Ньютоны 3-р хууль маань болохоор тийм бол ямар нэгэн биед F гэсэн хүчээр үйлчлэх тохиолдолд тухайн бие маань үйлчилж байгаа бие рүү яаж хүчээр үйлчлэх ёстой вэ гэдгийг авч үзэж байгаа. За жишээлбэл A гэсэн бие B гэсэн бие рүү F гэсэн хүчээр үйлчлэлээ гэж үзье л та. Тийм бол B бие A бие рүү эргүүлээд яг F гэсэн хүчээр үйлчилнэ. Тэгтээ чиглэл нь эсрэг байх хэвээр. Энийг болохоор бид нэр Ньютоны 3-р хууль гэж нэрлэж байгаа. За тийм бол Ньютоны 3-р хуулийн хамгийн тод илрэл бол зүгээр нэг ширээн дээр байгаа ямар нэгэн эд зүйлийг авч үзэж болно. Жишээлбэл ширээн дээр ямар нэгэн эд зүйл ингэ байж ээ гэж үзье л та. Тэгэх юм бол тухайн биед маань болохоор mg гэсэн таталцлын хүч үйлчилж байгаа хэвээр. Тэгтэл mg гэсэн таталцлын хүч үйлчилж байгаа бол гадны хүч үйлчилж байгаа учраас энэ биед маань Ньютоны 2-р хуулийн дагуу ямар нэгэн хурдтгал байх хэвээр шүү дээ. Тэгт яг үнэндээ ширээн дээр байгаа би ямар ч хурдтгалгүй тайван хөдөлгөөнгүй байдаг. Энэ шалтгаан маань болохоор мэдээж mg гэдэг гравитацийн хүч маань болохоор биед үүслэнгүүт бие маань болохоор дахиад ширээгээ дарчиж байгаа. Тэгээ ширээгээ дарчингууд ширээ маань эргүүлээд яг mg-тэй адилхан хүчээр эргүүлээд үйлчилж байгаа. Тэгэд mg-тэй адилхан хүчээр эргүүлээд үйлчилжингүүт энэ хоёр маань хэмжээ нь адилхан чиглэл нь эсрэг шүү дээ. Тийм болохоор энэ хоёр хүчний маань нийлбэр нь тэгтээ тэнцүү болно. Тэгтээ тэнцүү болж байгаас гадны хүчний нийлбэр тэгтээ тэнцүү болоод энэ манай ширээн дээр байгаа бие маань хөдөлгөөнгүй орчно гэсэн үг. За тэгэд Ньютоны 3-р хуулийн өөр нэг тод илэрлэл нь болохоор ялангуяа сансарт нисэж байгаа пуужингийн тохиолдол байдаг. За пуужин гэдэг маань болохоор бидний мэдж байгаачлан одоо хойноосоо ингээд түлшээр үлээдэг шүү дээ. Түлшээр үлээгээд хойноосоо түлшээр үлээнгүүт дээшээ хөөрөөд явдаг байгаа. Тэгээд дээр үед болохоор хамгийн пуужинг гаргаж ирж явах үед болохоор New York Times сонингийн
одоо сансар багт руу пуужин хөдлөх нь ямар ч боломжгүй. Яагаад гэвэл пуужин гэдэг маань өөрөө агаар руу түлхэж хөдөлж байгаа. Тэгэхээр энэ бол байж боломжгүй зүйл гэж хэлж байсан. Тэгт яг үний юм биш. Пуужин яаж хөдөлж байгаа юм бэ гэхээр пуужин маань болохоор хоошоогоо ингээд ерөнхийдөө түлхээд хайчиж байна гэсэн үг. Хоошоо ингээд түлхээд хайчин. Тэгэхээр хоошоо түлхээд хайчингууд нөө түлхүүлж байгаа түлш маань эргүүлээд пуужин руу маань яг адилхан хүчээр үйлчлэх ёстой. Энэ хүчний маань үр дүнд пуужин хурдтгал аваад хөдөлдөг байгаа. Тэгэд энэ болохоор бас нэг Ньютоны 3 дугаар хуулийн илрэл. Ньютоны 3 дугаар хуулийн хамгийн чухал илрэл бол яалчгүй мөргөлдөж байгаа хоёр биеийн хувьд байдаг. Хоёр бие ингээ хоорондоо хэдүүлээ мөргөлдөж байна гэж үзье л та. Яг ингээ за мөргөлдөж байна гэж үзье. Тэгэхэд энэ хоёр бие маань мөргөлдөж байгаа үед болохоор мэдээж нэг бие нөгөө бие рүү F гэсэн хүчээр үйлч тараа. Тийм бол яг адилхан энэ хүчээр нөгөө бие маань үйлчлэх ёстой гэсэн хөө. Тэгтээ чиглэлийн эсрэг. Тэгэд энэхүү хоёр бие маань ингэж хүчүүлжсэний үр дүнд мэдээж хурдтгал нь өөрчлөгдөх ёстой шүү дээ. Хурдтгал нь өөрчлөгдөх ёстой учраас эхний биеийн хувьд болохоор F1 хүч M1 A1 ийм байх хэвээр. Харин хоёрдугаар биеийн хувьд болохоор F1 хүч чинь хасах тэмдэгтэй байх хэвээр. Яагаад гэвэл эсрэг чиглэл үүснэ гэсэн учраас энэ M2 A2. За тэгээд энэ хоёроо би тэнцвүүлээд тавьчих юм бол M1 A1 тэнцүү хасах M2 A2 ийм тэгштэл хүчин. За тэгээд энэ тэгштэл болохоор нэлээд чухал тэгштэл байгаа. Яагаад гэвэл бид нар дараагийн сэдвүүд дээр авч үзэх импульс хадгалах хуультай энэ маань болохоор нягт холбоотой юм аа. За тэгээд одоо бид нар дахиад нэг жишээ олгоод Ньютоны 2 дугаар хуулийг ашиглаад нэг бодлого бодож үзүүлье. Тэгээд хичээлээ өндөрлцгөөе. За Ньютоны 2 дугаар хуулийг ашигласан бодлого болохоор би зүгээр ингээ газрын гадаргуу дээрээс ямар нэгэн өнцөг үсгээд шийдсэн биеийн хөдөлгөөнийг авч үзье. За ингээд газрын гадаргуудаа тета гэсэн өнцөг үсгээд V гэсэн хурдаар ямар нэгэн биеийг шийдэжээ гэж үзье л та. Тийм бол би яг дээшээ чиглэлд Y гэсэн нэгж вектор, хэвтээ чиглэлд X гэсэн нэгж вектор авъя. Хэрвээ ингэх юм бол би мэдээж тухайн биеийнхаа хурдны векторыг Vx болон Vy гэсэн хоёр чиглэлээр задлаж үзэх боломжтой вектор учраас харин одоо энэ хурд маань болохоор өөрөө татцлын хүч. Гэхдээ татцлын хүч маань болохоор манай Y-ийн эсрэг чиглэлтэй учраас буюу доошоо чиглэж байгаа учраас хасах тэмдэгтэй тэнцүү M D V тэгээд dt. Энэ маань болохоор хурдтгалын тодорхойлт шүү дээ. Ийм тэгштэглийг хангах хэрэгтэй. За одоо ийм тэгштэглийг хангаж байгаа учраас би одоо дээдлийнхаа тэгштэглээр доотлийнхаа тэгштэглийг задлаа биччихье. За төр зуртаа бүгдийг арилгаад за тэгээд бичээд үзэх юм бол хасах мэдээж G-нүүд үлдээд харин M хураагтна шүү дээ. Яагаад гэвэл хойтлолт нь бас M байгаа учраас тэнцүү Vx-ийн уламжлал X-ийн дагуух нэгж вектор дээр нэмэх Y-ийн дагуух Y-ийн уламжлал Y-ийн дагуух нэгж вектор. За тэгэхээр векторын хичээлээр авч үзсний дагуу хоорондоо перпендикуляр хоёр векторууд бол хизээч хоорондоо нөлөө үзүүлдэггүй байгаа. Тэгэхээр бид нэр энэ Y-ийн GY гэснийг нөгөө талдаа гаргаад тэгээ дахиад шинээр биччихье. Тэгэх юм бол энэ маань болохоор зүгээр нэг ийм тэгштэл болоод хувирч байна. Нэмэх тэгээд энэ маань болохоор өөрөө тэгтээ тэнцүү. За тэгэхээр ямар нэгэн вектор тэгтээ тэнцүү байх юм бол тухайн векторын хоёр бүрдүүлэгч хэсэг маань тухайн бүх бүрдүүлэгчүүд тэгтээ тэнцүү байх ёстой шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр манай X-ийн дагуух байгуулж бол Y-ийн дагуух байгууллагчид тэгтээ тэнцүү. Энэ маань Vx-ийн уламжлал тэгтээ тэнцүү. Харин Vy-ийн уламжлал дээр нэмэх G тэнцүү тэг гэсэн үг бол таарч байгаа. Тэгэхээр Vx-ийн уламжлал тэг гэхээр энэ ч юу гэсэн үг вэ? Vx бол хугацаанаас хамаарат өөрчлөгдөхгүй тогтмол зүйл. Харин Vy маань болохоор өөрөө Vy тэнцүү хасах тэмдэгтэй T тэнцүү байх ёстой гэсэн үг. Тэгвэл мэдээж энэ маань өөрчлөлт байх ёстой шүү дээ. Бид нэр интеграл авчиж байгаа учраас. Тэгэхээр
энэ тэгштгэл маань болохоор яг ихт дээшээ шидсэн биеийн хөдөлгөөний тэгшгэлтэй адилхан байна. Энэ маань юу илэрхийлж байгаа нөхөр ямар нэгэн байдлаар газрын гадаргуутай өнцөг үүсгээ шидсэн биеийн хөдөлгөөн маань болохоор өөрөө дээшээ чиглэлтэй яг ихт дээшээ шидсэн биеийн хөдөлгөөнтэй адилхан хөдөлгөөн. Харин хөвтэй чиглэл тогтмол Vx гэсэн хурдтай хөдөлж байгаа биеийн хөдөлгөөнтэй адилхан байдгаа гэсэн үг таарч байгаа. За тэгээд ийм байдсан бол одоо энийг ашиглаад бид нэр тета гэсэн өнцгөр V гэсэн хурдтай шидсэн бие хэр хол зайд очих болон хэр удаан агаар дээр явах мөн хэр өндөрт гарах гэдгийг тооцож үзцгээе. За тэгэхээр мэдээж дээшээ шидсэн хэсэг маань болохоор дээшээ шидсэн бие хөдөлгөөн дээр гараад доошоо унж ирдэг байгаа. Тэгээ дээр гараад доошоо унж ирэхдээ хурд нь тэг хүртэл өөрчлөгдөнө. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг хамгийн анх Vy гэсэн хурдтай байсан бол энэ маань болохоор тэг болтлоо өөрчлөгдөн гэсэн. Тэгээд яг орой дээр тэг гэсэн хурдтай болгонгуудаа буцаж доошоо унж ирээ. Буцаж унж ирэхдээ дахиад яг Vy гэсэн хурдтайгаа болдог. Тэгэхээр тэг гэсэн хурднаасаа дахиад Vy болох ёстой гэсэн үг. Нөгөө манай дээшээ чиглэх байгуулагч маань. За тэгээд дээшээ чиглэх байгуулагч маань ийм болж байгаа учраас бид нэр энийг ашиглаад нөгөө хугацаагаа тооцож болно. Тэгэхээр Vy-гээс тэг болох хүртэл Vy-гээс хасах тэг тэнцүү J-T1. T1 гэдэг маань газрын гадаргуус орой дээр гарах хүртэл хугацаа шүү дээ. Тэгэхээр Vy тэнцүү J-T1 болно гэсэн. Харин дахиад оройгоосоо доошоо бууж ирэх хугацааг тооцъё. Оройгоос доошоо бууж ирэх хугацаа маань болохоор мэдээж T-гээс хасах Vy тэнцүү J-T2. Тэгээд бид нэр энэ ч болохоор зөвхөн хурдны өөрчлөлтийг авч үзэж байгаа. Тэгээд хурдны өөрчлөлтийг авч үзэж байгаа учраас мэдээж Vy хоёр талын Vy-г адилхан. Тэгэхээр мэдээж T1 T2 гэсэн хугацаа адилхан байна гэсэн үг. Тэгэхээр яг адилхан T1 гэсэн хугацаанд дээш аваад адилхан T2 гэсэн хугацаанд доошоо бууж ирнэ. Тэгэхээр манай бие маань болохоор өөрөө дээш газрын гадаас өөрөө газар руу бууж ирэх хүртэл 2 T1 буюу Vy-ийг хуваах G-г үржих 2 шигсэн хугацаанд явна гэсэн үг болж таарч байгаа. За тийм бол Vy гэдэг маань болохоор хамгийн анхны дээшээ чиглэсэн хурдны байгуулагч шүү дээ. Тэгэхээр энэ хамгийн анхны дээшээ чиглэсэн хурдны байгуулагчаас бид нэр энийг болохоор хялбархан тооцоод олж болно. Яагаад тэгэхээр ингээд газрын гадархуу байна. За ингээд манай бие маань шидэгцэн. Энийг болохоор бид нэр тета онцох гэсэн шүү дээ. V гэсэн хурдтай. Тэгэхээр энэ ч тригонометр ашиглаад шууд Vy тэнцүү V-г үржих нь синус тетагийн гараад ирнэ. За синус тета гэдээ гараад ирсэн юм чи эндээс манай биеийн эндээс хөөрөөд ингээд буцаад унах хүртэлх хугацаа маань болохоор 2V синус тетаг хуваах G-тэй тэнцүү болж таарч байгаа. За тэгэхээр эндээс харах юм бол G гэдэг маань тогтмол тоо шүү дээ. Харин тета гэдэг маань болохоор бид нэр тохируулж чадна. Тэгээ дээрс нь V-г бид нэр тохируулж чадна. Тэгэхээр айл болох хурдтай шидэх юм бол агаар дээр илүү удаан явна. Харин айл болох өндөр өнцгөр шидэх юм бол өндөр өнцгөр буюу айл болох ихт дээш шидэх юм бол агаар дээр илүү удаан явна гэсэн үг таарч байгаа. За одоо тийм бол агаар дээр ийм хугацаанд явж байгаа бол хэр хол явах вэ гэдгийг Vx-ийг хурданд үржих Vx-ийг хугацаанд үржсэнтэй тэнцүү шүү дээ. Тэгэхээр Vx-ийг үржих T хугацаа тэнцүү манай бие хэр хол явах гэж таарна. Тэгээ Vx яагаад тэгвэл тогтмол учраас бид нэр шууд энэ тэгштэглэр олох боломжтой болж таарч байгаа. За тэгээд Vx чинь болохоор мэдээж хялбархан V cos-синус тетата тэнцүү. Харин манай T маань болохоор V синус тета 2-ыг үржээд хуваах G-тэй тэнцүү байгаа. За тэгэхээр эндээс болохоор манай эцсийн тэгштгэл маань L тэнцүү 2V квадрат синус тета косинус тетаг хуваах G болж таарч байгаа. Эндээс нэг тригонометрийн тэгштгэл ашиглаад хялбарчлага хийх юм бол V квадрат синус 2 тетаг хуваах G. За ингээд манай тета гэсэн үнцэг үүсгэсэн би V гэсэн хурдтай байх үед хэр хол шидэгдэх маань болохоор эндээс гараад ирнэ гэсэн үг. За ингээд манай хичээл маань дуусч байна. Баярлалаа.